сайн уу? Сайн байна уу? За. Ямар удаан хүлээж өгье. За зам цагийн мэдээд. За сайхан амарсан. За сайн байцгаана уу бүсгүйч. За сайн байна. Уучлаарай баг хүлээлгэчлээ. Манай 8 дугаар хурал болоод хурал маань бас жоохон олон чухал асуудлууд орж мөрөөд тэгээд жоохон ажил оцорчлаа. Уучлаарай хоёр сэтгүүлчээсээ. Дараа нарын яг хэлдэг үгийг өөрөө хэлсэн ч ямар сони юм бэ те нөгөө уучлаарай жоохон оцорчлаа гэдэг үгийг те. За манай Тулкагийн ажил тавтай. Оо тавтай сайхан ажиллаа ивэл яваад. Парламентын сэтгүүлч манай НТV телевизэд бас бид төр ч цуг ажиллаж байсан шүү дээ. Чиний лобби. Бид төр ч нэг сургууль. Лобби. Сургуулийн ихчээ. Дээд курсын маань ихч байгаа. Тэгээ зочноосоо манай нэвтрүүлгийг юу нүн үзчихээгөө. Өөрөгцөө анхны сэтгэлдээ бас тийм. За тэгээд намайг ямар ч байсан энэ гоё контент нэвтрүүлэгтээ зочин сэтгүүлчээр урьсан та хоёртай маш баярлалаа. Тэгээд миний бас хүндэтгэж харилж явдаг. Одоо дагигчдын хамт сэтгэл одоо нэвтрүүлгийг нь хөтлөнө гэдэгтээ бол бас тул их баяртай байна. Тэгээд бид нар ч ерөөсөө ингэж ярьж байгаа л хайчхуугаа шийдчихдээ. Хамгийн гол нь одоо пуна маань, мөгийн маань гэдэг ингэж мэднэ. Тэгээ ингэж ярьж байгаа хайчхуу гинт гэдэг шиг гинт байцснаа говь юу эсвэл хангаа юу сэлэнгээ юу гэдэг хүмүүс. Найруулагч маань ер нь бол нэг чиглэл рүү гаргацсан байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ бас найруулагчийнхаа шийдвэрийг хүндэтгээд энэ удаад болохоор сэдвээ одоо явж үзэх газраа бол Өмнөгов аймгийн 3 тэс сум гэж тооч маань бол тодорхой болсон. Маршрут бол эндээс гараад маргааш шууд өглөөгөр бол та хоёроо би авчина. Тэгээ найруулагч маань чи 3 сэдв гаргацсан байгаа юм байна. За хэдүүлээ энэ 3 сэдвээ суглаад өөр өөртөө авсан сэдвэрээ 3 тэс сумд очиод одоо яг тэр сэдвэрээ ярилцлага хийж үзэж харах юмудаа хийгээд явах ийм зохион байгуулалттай бүтцтэйгээр энэ удаагийн нэвтрүүлэг ундаах юм байна. Зочноо эхлээд хүндэ чи түрүү нээж битүүр хүлээж авах. Харин тойрог хүлээж авах хоорондоо жоохон нэгэ үдцсэн. Тэгээд ямарчсан. Чи тэмдэг мөнгө юм шүү. Гүү. Айгүй юу юм бэ? Тэгвэл би одоо нүдтэй анж. За тулкаас бол. За одоо тойр ихлээс суулж байгаа үдсэн. Зочноо хүндэ шүү дээ. Зочноо хүндэ шүү дээ. Монгол хүн чинь гоё зочноо л хүндэ шүү дээ. Иргэдийн амьдрал гинэ. За тэгвэл 3 тэс сум иргэдийн амьдралыг сурвалжлаа. За ихч. Ladies first. Бүтээн байгуулалт гинэ. Яа дагигчтэй. Ойлгомжтой юм байна л да. Тэгвэл минийх бол аялал жуулчлал юм байна. За тэгэхээр ингээ гурлаа 3 сэдв хуваагаад авчлаа. Тэгээ 3 тэс сумдаа очиод яг өөр өөртөө сэдвэр тэр нөгөө гайд хийгээд ахлах гайд хийгээд өөртөө дагуулад явах юм шүү. За тэгвэл ингээ тохирхоо маргааш хэдүүлээ ургахын улаанаар уулзцаая. Стресстэй бэ. Бичээр чи бас гоё селфи хийж штэ. Энд чинь зочин сэтгүүлцээ хүндэтгээд селфи хийж. За сайхан амарлыг авчих. Сайхан амарлаа. Сайхан амарлаа. За амжилт. Амжилт. Манай нэвтрүүлэг бас ингээ төр хугацаанд завсарлаа. Нэгэн төрлийн албаагч болоод тэгээ байнгын хийх боломжгүй болоод нэг нь хөлөө ташаад гэж бас. Тэг үнийг ямар муухай ярьд юм бэ? ташсан штэ. Тэгээ бид нэр энэ удаад туулыгаа гоё өрж зочин сэтгүүлчээр явж байгаа. Манайч нэг ер нь түүхэндээ 2-3 зочин сэтгүүлчтэй тий. Ер нь бол туул бид нэр нэг 20 дугаар хийхэд нэг 5-6 дугаар нь бол Өмнөгов аймагт бэлтгэгдсэн байдیں۔ Тэгээ 3 тэс рүү бол одоо анх удаа очиж байна. Виго нэвтрүүлгийн маань баг. Тэгээд 3 тэсийн талаар ер нь мэдлэг мэдээлэлтэй хүн байна уу? Ер нь урд нь очиж исэн хүн байна уу? 3 тест дээр одоо очиж исэн л байх гэж бодоод байна. Арсан Өмнөгов явчихсан. Тэгэхээр сая тоол ингэж хэлсэн штэ. Би хамгийн эвгүй юм хэлэхөө. За. Өшө хэдүүлээ зармаараа дорн ховын гацрын тас босролгүй өдрөө орж болох уу гинэ. Тэгээд би өш туулаа. Энэ зам чин өөр нэг нь говь сүмрийн замаар явна. Нэг нь Төв аймгийн дунд ховын замаар явдаг гэсэн чинь уулын дайрчвал зүгээр яхаа ерөнхий сайд очиж байгаа гинэ. Би одоо ингээл бүх шигээ зүүн талын зам бүгдээр л нэг замаар явах гэж бодсон. Амар агацсан. Чи хоёр өөр гинэ. Одоо эдгээр чи ингээд дунд гоороо дайраад бүр ингээд шал ямар өөр зүг рүү гэж хоёул ямар ч зүг чиггүй сэтгүүлч зочноор авчна гэж байгаа. Зүүн тал штэ. Энэ ч өмнө зүг штэ. Оо тийм үү нэрдэж штэ. За өстө уушлаа. За энийг хинтээ орнод руу явуулчих юм уу? Зайхтай амьдралд юм байх штэ. Ер нь гэхдээ эмхтэй хүн тэгэл зам харгуй сайн мэдээд ирэхэд бурууддаг гэсэн шүү дээ. Багнуур охтоо хонж очдгоо гээл байж яхан зөв гэсэн шүү дээ. Тэгээ тэр чинь л яг эмхтэй хүн гэсэн шүү дээ.
Гурван тэс рүү болохоор би нөгөө урд нь хийжсэн ажилтай холбоотой бомт руу их очиж шивээ өрнгийн бомт гэж байгаа гурван тэс чинь. Тэгээ одоо Монголын нүүрсний ол экспортын 2 том бомт байдаг. Нэг нь гашуун сухад, хоёр дахь нь болохоор энэ шивээ өрн гэдэг. Шивээ өрнгээр нийт нүүрсний одоо 40% нь урд хөршөө экспорт нь гардаг. Тим том одоо эдийн засгийн уул уурхайд гол том бүс. Тэгээ гурван тэс чинь бас нөгөө юу байдаг баха тий? Тос носон бомбын нуруу гэдэг чинь байдаг баха. Тусгай хамгаалалттай. Тий. Нөгөө дэлхийд товор цоохор ирсэн үлгийн нутаг. Тэгээд бас нөгөө дэлхийн одоо Монгол улстай гэдэг дэлхийн палеонтологийн гой тийм олдурууд олддог. Тэгээ өвсөн тэжээлт болоод махан тэжээлт одоо үлэг гөрүүлээ олдсон. Дэлхийд гайхагдсан одоо тийм гой газар бий гурван тэс. Би бол гурван тэс рүү одоо явахдаа нэг уул ургаагаас нь илүүтэй гурван тэсийн иргэдийн аж амьдралтэй тэгээ малчин агуу тэр талаас нь ингээ явуул. Тэгээ сая нөгөө бат шиг хэлсэн шүү дээ. Гурван тэсийн байгалийн үзэсгэлэнтэй газар нь одоо байна уугүй юу гэдэг талаас нь явъя. Харъя нүдэрээ харъя. Соёлын шок болно яах нь тий. Бат шигтэй бас туулыг ингээд авсан нэгдүгээр туул өөрөө телевиз одоо суурьтай тий сэтгүүлч хоёрдугаарт ингээд бас захим технологи сайтад ингээд тий ажиллаж байгаа. Дээр нь одоо парламентын сэтгүүлч гээд бас нэг парламентын сэтгүүлчтэй холбоо илүү юу илээ нэг дарга лөө. Клуб. Клуб. Гоё л харагдчих шүү. Бензин харсан. Бензин явж шүү ёо. Дүүрэн л байгаа хта. Дүүрэн байгаа хта. За энэ гурван тэсийг хэний хөшөөтэй юм бэ? Ардын зурагч Долгорын мань баддар. Би өөртөө анх удаа энэ ийм сумын засаг зургийн тамгын газрын үүдэн заяа ийм зураачийн юм хөшөөгийг харж байна. Дандаа нэг тэмцэж хувьсгалчийн хөшөө байдаг шүү дээ. Тийм Баатар маатар тий. Баатар маатар байдаг шүү дээ. Гой зураачийн хөшөө байдаг юм биш. За тавтаа мөрл. За баярлалаа. Он ч ингээ төрийн бүх үйлчлэг нээж шүү дээ тий. Төрийн үйлчлэгийн хурдан цэг байна. Харин нэг нөгөө хайд ингээ харж Буянтай шүү дээ хурдан цэг. Өмнө Буянтай газар шүү дээ бас. Бас Сайн байцгаана уу? хүн шилж үйлчлүүлж байна. том юм байна. Байна уу тий? Тийм байна. За сонсоо. Засаг даргая. Тамгын газар. Сайн байна уу? Энэ гадаа жуулч юм баг шүү. Надад жуулсан байна. Сайн байна уу та? Сайн явж байна. Сайн сууж байна уу? За Алж алах тавтай байна уу? За сайн байна уу? Ястуу сайхан бороо хортой байна тий танамдаг. Бороо сайхан орж байна. Говь бороо орчтой өстө ховор тохиолдлоо. Ховор шүү дээ одоо зарим жил 5 жил бороо орохгүй энэ төр тохиолдол байна шүү дээ. Бид нар гурван тест эрэхтэй гол зорилго маань энэ хөлийн суманд юу нэг амьдрал ямар байт юм бэ гэдэг ганцхан асуулттай л ингэж орж ирсэн. Тэгээ таны сумын даргын хувьд, засаг даргын хувьд бидний ингэ ажиллах боломж нөхцөлөөр хангаж өгөөч л гэж байгаа. Сумын дөөр яваад тэгээд боломжтой л өдөө гадаа хурц яваад ч болтгой. Бид хамтраад ажиллана болж байна. За манай сум одоо шивээ өрнгийн хөлийн бомбтой хамгийн урд цагын гिचлгүүдтэй хөлийн сум байна. Монгол улсын хамгийн том газар нутагтай байгалийн үзэсгэлэнт газрууд олон хүмүүсийн мэддэг газрууд энэ бол бас байна. Алдар термин цав, их өнгөл, хөрөө хааны хийц гэдэг. Тэгээ нарийн сухатын бүлэг ордын уул уурхай үйл ажиллагаа явуулдаг. Тийм газар байна. За мөлжүүр ихтэй гэх юм үү. Тийм сум байна. Одоо хичнээн хүн амтай байна. 5400 гараа явж байна. Хүн амын дооч ингээд өөрчлөгдөөл нэмэгдээл хасагдаал ингээд. Одоо ирж орчин бол маш олон хүн байгаа шүү дээ. Нуургач тэгэл. Хөдөлгөөнд хүн амтайгаа ер нь 20-од мянган хүн амтай. Бид нар нэвтрүүлэг ихтэй бид гурав нэг суглаа суулж ирсэн байхгүй юу? Танд гэж хэлэхэд. Тэгээд тэр суглаа маань бүтээн байгуулалт, аялал жуулчлал, иргэдийн амьдрал гэсэн 3 сэдвтэй. Тэгээд 3 сэтгүүлч яг нэг сэдвийг ингээ авсан байгаа. Би бүтээн байгуулалтыг авсан. Одоо барилга хөтөлбөрийн сайд маягийн. Манай энэ аялал жуулчлал гэсэн байгаль орчны сайд маягийн. Хүн хөдөлмөрний байна. За тэгвэл хэдүүлээ ажилдаа гарах уу? Өнөөдөр та шууд одоо гарахад боломж хэр байна? Цээ боломжтой байна уу?
Ирчээд ажиглаад хахад энэ хаан сайгууд бүтээн байгуул хийгдээд байх шиг байна те. Бидрүүлгээ очих хөгжлийн төвчөө ер нь баригдаад үйл ажиллагаагаа эхлүүлээд ер нь хэдэн жил болж байгаа. Жил болж байна. Хүүхэд залуучууд хөгжлийн төв ер нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр хөгдөө сумдууд ер нь залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл тун хомос байна. Залуучууд хоорондоо уулзаад ажил төрөл ярихаараа ерөөсөө нэг машиныг хавьянд уулзаа нэг 2 бие уугаа салаад байна. Тийм учраас зөв орчин нөхцөл бүрдүүлж өгье гэж зорж хийсэн. Дороо тухтай кофе шоп байгаа. Тэгээ хүмүүсийн амжиргаа өртөг бас хэр байх уу? Эдийн засаг сайтай. Амжиргаа ер нь сайн дайжгүй. Ер нь сумдуудтай харьцаад эдийн засгийн чадамж айгүй өндөр юм шүү дээ. Эдийн засгийн чадамж өндөр. Тэгээ уул уурхай нүүрснээс орж ирж байгаа орлого сумдаа хэр их үлдэж байна вэ гэдгийг л одоо өнөөдөр би сурвалжлах гээд байгаа шүү дээ. Иргэдийн ахуй амьдрал ямар байна? Юу хийж амжиргаа залгуулж гин? Аялал жуулчлалын бизнес хэвэл ер нь айгүй ирээдүйтэй юм байна гэж бодоод байна шүү дээ. Одоо өнөөдөр судлаадах юм. Одоо юу гэдэг бид нар хотоос наашаа ирэхэд бараг 1000 гаруй километр явж штэ. Тэгэхээр одоо энэ барилгын материал энэ нөгөө тэг өртөг хаанаас одоо материал татах вэ? Одоо эн чин Эрээнээс л гараад тэгэл Улаанбаатараар дамж тийм үү? Яа тийм манайхаас орж ирэхгүй юу? орж ирэхгүй байна. Гэхдээ ер нь орж ирэх боломжтой юм билээ. Бидэд бас ойрын хугацаанд судалгаа юунууд айгүй сайн явуулж байгаа. Гол юм нь хилийнхаа нөгөө бомбтон дээр лаборатори байгуулах хэрэгтэй. Ингээ аялал жуулчлалаар ирсэн хүн ч одоо кофе уугуун хоолндоо Ямар гоё гэрэл нэгтэй юм. Ой, өстой гоё юм биш тий. шүрх гинэ. Энд чи 3 давхар байна уу те? За энэ чи Сайн байцгаана уу? сайн байцгаана уу хүүхдүүд? Цаана. Сайн байна уу гшаа? Уучлаарай хичээлтэн жоохон сайд Смарт юм болчихлоо. бэ? Танаас нэг хэдэн зүйл асууч те. За хэдэн сурагчтай одоо энэ зуныг давтлага хийж байна? Сая 7 сарын 27-наас эхлээд 14 сурагчтайгаар яваад одоо 3 дахь удаа дуусгах гэж байна. Та болохоор яг энэ манай сумд багш эхлүүлээ явж байгаа тийм. Математикийн багш. Сургуулийнхаа Сургуультай. сургуультай математикийн багш. Тэгээ сурагчтай зундаа давтлага нь ороод ирчих юм байна. Одоо ингээд жишээлбэл төгшөө өгш ингээд за би сургуульд явуулъя гэхтэл ингээд байранд бэлэн байж байгаа. Энэ орчныг л бүрдүүлж өгөх гэж зорьсон гэсэн. Тасархай юм байна. Одоо ингээд дэлгэц мэлгэцэн хүртэл орчоо юм. За хоёулаа танилцъя. Хэн блэ? Анх хоёр. За анх хоёр хэддүгээр анги юу? Хэдэн настай байх нь вэ? 9 настай. 9 настай. 9 настай Дөрөвдүгээр ангид орох гэж байгаа. 4-р ангид орох ч. За математикийнхаа гоё давталхан таалагдж байна байханд уу? Тоондоо дуртай юу? Одоо энд ингээд яг ангийнхан хүүхдүүд байна уу? Нарийнгүй л байгаа. Арай гэрэл л байгаа юу? Хичээлдээ одоо хэд ирэх вэ одоо давталгандаа? 9 цагаас өглөөг. Өглөөний 9 цагаас хэд хүртэл хичээлэх вэ? 11. 11 цаг нэг 2 цаг хичээллээ л тарч тийм даалгавраа сайн хийж гинүү те. Хэдэн жилийн өдөөгөр явхад юу юм чанар кофе тий. Олддгүйсэн юм байна. Одоо л аль сумдэр ч хөөрхөн кофе шоп байгаа. Одоо хотод бол ерөөсөө кофе шоп чинь өсөр үеийнхэн те. Тэгээ оюутан залуучууд ингээд цугласан бөөнөрөө даалгавраа хийгээд те. Ер нь тэгэл залуучууд чи ийм л орчныг хүсэж байгаа шүү дээ те. Орчин үеийн залуучууд тэгэхээр нэг юм байгуул гэсэн залуучдынхаа өмнөөс гоё баяртай л байна. Одоо би өөрөө л жишээ аваад ярих гэж анх 8 онд оюутан болол хот явахт чинь нөгөө тэр үед чинь интернет байхгүй, шилэнгээ бол орж ирээгүй, дөнгөж нэг мобигийн сүлжээ ороод ирсэн. Тэгээ Яшийнхээ оног уулын ороо дээр гарч хотод байдаг ах руугаа тустаад хэдэн оноо авч өгөн тэр гэж ингэдэг байсан шүү дээ. Одоо тэр цаг үеэр ардаа өнгөрцөн. Ер нь бол энэ сүүлийн үед сумын төвч аль нэг аймагуудын кофе шопоор орж ирэхээр юм хөөрхөн юм номын булантай байдаг болсон. Айгүйх нүдэн тусч ийн. Энд бас хүүхдүүдэд зориулсан айгүй хөөрхөн юм номнууд тавьсан юм номын булантай юм байна. Тэгээ үндэсний бас юм шагаан тоглоом гэдэг хүүхдүүд ирээд чөлөө цагаа зүг болгосон өнгөрүүлэх юм боломжтой ийм байдлаар төвчүүлсэн байна. Нэг сараас их ажиллаж эхэлсэн байна. Ааха. Хүмүүс хэр үйлчлүүлж байна? Хүмүүс ер нь хичээл эхэлчихэр хүүхдүүд ер нь их үйлчлүүлдэг. Тэгээд ер нь хичээл эхэлчихэр энэгээр үйл ажиллагаанууд сургалт их зохион байгуулагдаад тэгээ ер нь бол хүн гайг байдаг. Сая 100 бол ер нь хийлээ хүн цөөхөн тэллээ. Ааха. Тэгэхээр энэ дээгүүр болж байгаа сургалтын бас кофе цай энтрийг танах бас хийдэг харин сервис. За чи баян орж ирж Орието шейк авд юм уу? Тэр
заримдаа л ордог. Чамаг хин гэдэг. Гаавлаг гэдэг. Би намайг 2-ын Б ангийн сурагч. Санжин ангийнхнаа. Санаж гинөө. Санжин уу тий. За. За та хоёр юу ах чаа? Оройт мөстэй шиг. Хүрийн банкны хаавынхан алтан картыг авсан. Тансгалж яваа гуравтай таарлаа. Чамаг юу гэсэн давталгандаа суучаад кофе шоп ороод Ориото шейка ороо гэсэн. Би ааваасаа гойсон. Гойс юм уу? Гойж хөшөрсөн үү? Онцорж гин үү? Хэн сууж байгаа? За давталган цагаа мундаг шүү дээ. Чи найз юм уу, хичин юм уу? Найз. Чи болохоор торт авсан юм уу тий? Амттай байна уу? Утасны хамааралтай юм ш та. Наач ус хамаарал шүү. Хэднэр төвшин бэ? Мөнгө цуглаа. За За чи хоёр дахь хурлаа. за энэ өрөөг бол эхлүүлээг байгаамаа. Арай нүүрмгийгээр би л эхлэхгүй бол бусад хүмүүс эхлэхгүй байгаа юм. Подкаст хийх гэсэн үг үү? Энэ их гоё юм хүн төлөвлөчөөд байгаа. Ингээд энэ дээр суугаад орон нутгийнхаа мэдээллийг өгөөл. Өсөлтөө өмнө гоо өсөлтөө 3 тэсгээл. Ингээл энэ тоног төхөөрөмж юм хүмүүс авцсан. Одоо тэгэл та тэгнэ шүү дээ. За Улаанбаатараас уран бүтээлчид ирсэн. Одоо ингээд сайхан ажиллаа танилцуулна гэж ярих нь шүү дээ. Энэ минийг ингэж байна. Энэ нэр та хэдэг ирсэн дээр нэг юм хийждэг ч юм л. 7 хоног болгоно хөөхөн орон нутгийнхаа мэдээллийг ингээл эндээс яваал. За тэр тэглээ ингэлээ. Бороо орлоо, шороо орлоо. За Үл буудаагүй шүү манайхаа энэ тэргээд тэрийг хэлчмээр гоохоо. төр иргэнтэй мэдээлэл нөгөө хүртээмжтэй байдлаар хүрэх ёстой гэж. Ингээд нэг юм хүмүүс юу үзэж чинь тэрнгээр нь дамжуулна гэж үзсэн байна шүү дээ. Тэгээ энийг бол тэгж зорьсон юм юу байх. За энэ чинь дартсны клубтэй юм байна тий. Энэ манай тамгын дарга маань эд хөрөнгө нь хитрхи их болохоор ингээд төлхөөрөө хоорондоо их холноо. Оо ямар гоё юм бэ. За тэгэл ингээл игдээ би нэг даарц яд юм. Гэтэ хаяа ирж харахаар зэрэг энэ тогтоогч нар дээр ингээ уцаа тогтоогч. Тийм. Тэгээ нөгөө нэг аппликейшнтэй нэгээд тэгэл ингээл шидэл тоогоо удаад мэрэгжлээ. Ийм энэ бол байнгын хүнтэй байдаг. Ороо ингээд гэрэл энэ том цонхоор ч гэрэлтэй л харагдчихэдэг ингээл. Залуучууд хөгжлийн төвтэй болсноор манайх өөрөө юм дартсны клубтэй болоод тэгээд дартсны клубтэй энэ өрөөг гаргаж өгөөд тэгээ манай дартсны клубийнхан маань өөрсдөө энийг ингээд өөрсдийнхөө сэтгэл санаагаар нийлээд энэ өрөөг нь гаргаж өгөл өөрсдөө 100% ингээд аян гоё өрөөтэй одоо бэлтгэл хийх боломжоор хангасан тул бид нэр одоо өөрсдөө энийг цааш нь үргэлжлүүл аваа яваа гэдэг үгнээс ингээд сайхан тогтчулсан. Тэгээ ер нь байнгын ийм үйл ажиллагаа бол идэвхтэй явж идэг. Энэ талаараас бас одоо гаргаж байгаа бас хамжилтууд нь бас сайжирч байгаа гэж ойлгож байгаа. Одоо эхний шатандаа бол нэг аймгийн тэмцээнүүдэд оролцоод бас тодорхой хамжилтуудыг гаргаад явж байна. Дараагийн зорилго бол бас улсын тэмцээнд оролцох зорилго тавьсан манай клубийнхан бол идэвхтэй ингээд Ийм сайхан өөрөө бэлтгэлийн танхимтай юм чинь улсын авраг бол ойрхон л харагдчих шүү дээ тий. За. Ямар олон цом бэ? Энэ тэгээ сая яваад одоо та нарын үзүүлсэн амжилт юм уу те? Хэдэн төрлөөр орох вэ? Бид нэр гоцлол хамтлаг төрлөөрөө нийт 8 төрлөөр оролцоод 6 гран-при 2 нь алтан цом. Хөөх хотод бас 9 төрлөөр ороод 3 гран-при 3 нь алтан цом 2 нь мөнгөн цом авсан. Үндэсний бүжиг. Тийм үндэсний бүжиг. Багш болохоор чинь одоо яг мэрэгжлийн бүжиг чинь үү? Үгүй би сонирхогч. Сонирхогч. Яг энэ сумын иргэн тий. Энэ сумын иргэн. Одоо манай клуб бол зөндөө яг тэмцээний анги гэхэд нийт 64 хүүхэд байна. Сонирхогчийн анги яг ангиараа орж ирдэг ангиуд гэх юм бол нийт 200-аад хүүхэд байгаа. Хүүхдүүд нь одоо хичээллэхдээ яг төлбөр. Тийм, төлбөрөөр авдаг. Энэ хүүхд хөгжлийн төв одоо ингээ ажиллаа 1 жил болж байгаа юм байна шүү дээ. Чиний хувьд одоо яг энэ хүүхд хөгжлийн төвдөө хэр сэтгэл хангалуун? Надад хувьд бол амар сэтгэл хангалуун байгаа. Би энэс өмнө одоо жижиг газрууд рээслээл заримдаа гадаа мадаа бэлтгэл хийгээл бид хэд чи явхад их хүндрэлтэй л хэдвэсэн. Одоо бол ингээд орчин нь ингээ бүртчгээр чинь бид хэд ийм бас орчин бүртгээр хүүхдүүдийн бэлтгэл сайжирна. Тэр мэдрэмжүүд нь өөр эднэр чинь. Тэгэхээр одоо ингээ амжилт гаргах юм ч гэсэн өндөр байгаа байхгүй юу? Тэгэхээр амжилт хүсье. За баярлалаа.
За манай хүүхд болохтон зэрэг 10 настай одоо 11 хүрэх гэжлээ. За энэ хүү юу те? Тий. За. Ер нь яага хүүхдээ одоо энэ бүжгийн энэ дугууланд оруулъя гэж бодсон та. За би ер нь өөрөө эмнэлгийн мэрэгчлэн юм баггүй эмч мэрэгчлээ. Хүнд бол хөдөлгөөн гэдэг юм маш их хэрэгтэй. Тэгээд бүжиг гэдэг бол ерөөсөн төсвөр төвчээр одоо бас багаар ажиллах чадвар. Энэ бүхнийг суулгаж байгаа учраас би хүүгээ 1-р ангиас нь эхлээд шин цэцэг багштай өгсөн дөө. Одоо бүжгийн клубд хэр сэтгэл хангалуун байна та? Оо ёстой маш их сэтгэл хангалуун. Одоо ингээл удаа хүүхд маань ингээм амжилтанд хүрээд ирэхтэн зэрэгч одоо сэтгэл хангалуун байна штэ. Тэгээд энэ сайхан орчин одоо манай энэ залуучууд хөгжлийн төв гэдэг чинь ерөөсөн биднийг маш их сайхан орчин бүрдүүлж энд ч одоо хүүхдээс ахгуулаад хөгшөд хүртэл энд сурч боловсрч тоглож наадаж ингэж байна. Ийм сайхан орчинтай болохоор бүр сэтгэл хангалуун. Зөв. 1 2 3 Ирмэндээс. За амжилт хүсье. Бид нар хүүхд хөгжлийнхөө төвийн 3 давхарт нь гараад ирсэн байна. Энд чинь болохоор үндэсний бүх чөлөөт жудоо бүхийн одоо бэлтгэл секц одоо энд явдаг юм байна. Хичнээн одоо хүүхдүүд өөрөө чинь одоо сургалтанд хамрагдаж байна. За одоогийн байдлаар нэг 40-50 шах хүүхд бэлтгэл сургалт яг явж байна да. За амжилт үзүүлсэн амжилт. Нэг жилийн хугацаанд ч тийм үү? За ерөнхийдөө сүүлийн жилийн хугацаанд бол манайх сая Азийн аварт яваад ирлээ. Монголын аварт төрүүлээд Азийн аварт амжилтанд оролцоод Азийн аварт 8 төрөд Атлантын аварт амжилтанд ороод 6 төрч ороод ирсэн байна. Бас л их том амжилт шүү дээ. Одоо хэдэн настай хүүхэд ах вэ? Одоо 17 настай хүүхэд. Өс хоёрын тэмүүлэн гэдэг. Тэгээ бас манай хамгийн анхных бас энэ зарланд орсноос хойш хамгийн анхны улсын авар болсон 13 наснд Бихотын мөнгө ирдэнэ гэдэг. Тэгээ үндэсний өхөө улсын аварга хошоо мөнгө медальтай тийм бас тамирчин байна. Засаг дарга энэ одоо яг энэ заалны тохиолтыг сум хариуцах уу? За энийг юу яасан? Энэ дэвжигч сэд дурж гişүн. Аймгийн дарга байх та тийм. Энэ чөлөөтхөн дэвжээг сэд дурж гişүн яа. Энэ доо дахиад яг энэ заал ашиглалтанд ороход бас нэг дэвжээ бүтэн дэвжээ. Тэр болохоор ингээд яг энэ хоёр дэвж. Тэгээд энэ хэд маань бол сэтгэлээрээ л одоо ажиллаж байгаа юм. Орчин бүрдүүлээд өгчгөө энэ багш нар ч одоо явж чадахгүй. Ус хувь амьдрал аваад бол бодмоор байдаг. Тэгтэл гоё орчин байгаа юм чинь. Тэгээд нэг дуртай зүйлээ хийгээд та. Тэгээд тодорхой хэмжээний цалин мөнгө багтай. Тэгээд эцэг эхчүүд нь заяа хаяа дамжихгүй ингээ яваад. Тэгээд дэлхийн аврагч явахчууд хэд хоног яваад руу? Сэрчээрмэд дараа аль хот руу явсан дэлхийн аврагч? Азербайджаны Баку хотод болсон. Би тэр газар очиагүй манай багш очиж үзчихээд байсан. Азийн аврагт аль хотод очсон? Вьетнамын Дананг гэж болсон. Тэр Вьетнам ийм гол яваад. Япон бас явсан тий. Тэгээ Японы юунд очсон? Нагоя хотод. Тэгээ очиж ирлээ. Дэлхийн хад энд дээр очиод. Одоо гоё олон улсын тэмцээнд явах сум ордны нутгаас дэмжих боломж авахгүй. Чадлаараа. Энэ амтай явнаа. Бас заримдаа өгөхгүй гэхэл. Ангараа шийдэж болохгүй. Тэгэл энэ бол тэгээд бүх хичээлэхгүй үедээ тэр теннисний иж бүрэн тоногдтоор. Теннис ингээд клуб зуны бүтэн л нэг 2 залуугаар бас хичээлээ. Тэгээд саяын дэлхийн аврагт яваад байгаа нөхөр чи энэ шар нөхөр байгаа. Тэмүүлэн ингээд. Тийм. Энэ шар нөхөр. Одоо энэ манай улсын авраг. Тэгээ үндэсний бүхээр улсын авраг болсон. Энэ юу юм бэ? Тэгэл айн нөгөө жаахан зодтой юм юу гэдэг. Яг сухаа яг уу. Энэ нөгөө гай одоо ингээ хүүхдийн бэрх гэмтэл гээд ингээ нэг ингээ домондог. Жон говийн сухаа шүү дээ улаан. Яг нэгээс нэг ерөнхийдөө яг хүүхд мөхт ингээ хаалгаар муу юм орчихгүй байхтай хүүхдийн юм орчинтэй бас тийм төрлөөр басна. Юу юугүй л шахуурдаад ундаг юм бол гэж бодлоо. Манай багшийн маань энэ одоо яг ингээ 40 айлын орон сууц. Одоо энэ яг сумынхаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байж байгаа учраас энэ чинь төрийн өмчний барилга болно гэсэн үг. Нөгөө түрээслээд өмчлөх орон сууцнууд юм уу тийм. Ер нь журмаа баталж байгаад өмчлөх болгож болно. Яагаад орон сууц бариад байна вэ гэхээр төрийн албаны энэ аслагцсан учраас одоо доктортой байгаа месси эмчч гэдэг юм уу те математикийн багш ч гэдэг юм уу англи хэлний багш ч гэдэг юм уу энэ хүмүүсийг одоо сумандаа урьж авцраад ингээд ажиллуулахад байр орон сууцаар байхгүй бол одоо гэрт амьдраад байх бас хэцүү. Тийм учраас тоглог орон сууцыг л барьж ашиглалтанд ороод
Тэгээд энд бол төрийн албан агчдыг л оруулъя гэж бид зориод байна. Гол нь энэ чинь нэг орон сууцны хотхон байхад дэд бүтц гэж том асуудал шүү дээ. Газар тэрийг яаж шийдэж? Уурын зуухаар л шийдчихлээ л да. Тэгээд хуучин манай сумч уурын зуух нэг хуучин уурын зуух байснаа 8 мегаватт болгосон. А газар доогоорох дулааны шугам дэд бүтцүүдийг бол одоо өмнөх өдөрлгүүдийн хувьд бол шийдсэн. Ийм байсан. Одоо нэг хашаа байшинтай айлууд хамгийн олон дэд бүтцтэй холбогдсон сумаар бас шалгарч бас барилгууд байгуулалтын яам амнаас шалгарч. Оо танах одоо тэгээ хашаандаа бол одоо ингээд дэд бүтцтэй явна шүү дээ. Одоо ханаасаа усгойж гэр дотроо устсан доор нь ийм айлууд бол олон бий. Одоо тэр тамган газрын урд талд баригдаж байгаа 25 айлын орон сууц бол цэвэр хувийн хвшил барьж байгаа байхгүй. Одоо энэ урд баласт гэдэг компани байдаг. Тэсгэлгээний тий. Тэр компаниг та нар одоо ингээд нийгмийн хариуцлагаараа орон сууц бариа гэд. Тэгээд тэднийх барьж байгаа. Одоо энэ чинь 40-45 м квадрат гэсэн чинь давхартай 5 альт юм биш үү? Энэ одоо ингэж шинэ 3 өрөө. Бид нар чи ер нь бол хөлийн суманд л яваад байгаа шүү дээ. Хөлийн суманд 3 өрөө байранд амьдрнаа. Тэр албаа нартай их гоё. Баан дүүш ингээл бүх юм шийдэгдсэн. Энэ хотод амьдарч байгаа, аймагт амьдарч байгаас юугаарч тутахаарахгүйгээр л орчин нөхцөл бүрдүүлж байгаа. Одоо МАК компани бол нийгмийн хариуцлагаараа танах юу идэм бэ гэдгийг л судалсаар байгаа. Тэднийх бол боловсрол эрүүл мэндийн салбарт нийгмийн хариуцлага нүгэнд юм хийдэг. За тэгвэл 50 айлын багш эмчнэрийн орон сууц барьж өгөөч гэдэг. Одоо суурийн ажлын юмнууд нэхлээ явж байна. Максас Хилэнгэд бас сургууль барьсан биш үү? Энд бас сургууль. Энэ бол Тэвэр одоо сумын орон нутгийн хөгжлийн сангийн 5.8 тэрбум төгрөгөөр босч 8 тэрбумаар босч байгаа. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаасаа л гэж амьдрах орчин нөхцөлийн сайжруулах гэж зориод байгаа. Энэ орон нутгийн хөгжлийн санд одоо тухайд танаад яг хэдэн төгрөг байдгийг тэрийг та дугаар яг 26 онд одоо та тэрийг хаанаас цугладгийг яаж зарцуулалтаа хаягдаг вэ? Орон нутгийн хөгжлийн сан гэдэг хөрөнгө бол одоо энэ зарим одоо уул уурхайн лицензгүй газрууд бол маш бага. Одоо ноён сум бол бас олон хайгуулын лиценз мэдсэн манайтай баг ойролцоож орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө авч байгаа ноён сум. А манайх бол нэг жилдээ 3.3 тэрбум төгрөг өнтер ирдэг. Тэгээ ер нь бол орон нутгийн хөгжлийн сангийнхаа мөнгийг ингээд нэг зүйлд ингээ гараас гаргаж шийдэж явъя. Олон юм тарамдаад нөгөөх нь үр дүнгүй болоод ингэж байснаасаа энэ бол 2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтэж байгаа ингээд нэг том ажил. Тийм байна тий. За 2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн 3.7 тэрбумаараа бүх малчтаа босчулчихж байгаа. За сайн байна уу? За сайн. За ажил ихтэй байна уу? Оо тэчг. За энэ хөшгөө гэдэг орон сууцны хатмыг танах барьж юм шүү дээ. Одоо ер нь ажил хэдэн хувьтай явж байна? 90 гаруй хүртэл явж байна да. Занд амжихаар байна уу? Амжина. Төсөв тэр нь гайгүй юу? Гайгүй. Санхүүжилтөнд тасарч байна уу? Яаж байна? Гүй дажгүй. Тэгээ орон нутгаасаа. Одоо ер нь бол нэгдүгээр орцсныхны ажил бол 100% дууссан. Хоёрдугаар орцсон одоо доотлын 2 давхар л байна да. Тэгээд нэг одоо энэ тоглоомын талбай энэ дэр нэг тоглоом мөксрөх тийм жоохон явган замын ажил. Тийм. Гадуур жоохон тогтчлтын ажил байна тэгэл. Ер нь энэ тис сум дээр ямар өөр онох энэ юуны ахмадын өргөний барилга байсан. За амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ бид нар 3 тест яг ахмадын холбооны даргатай бас ингээ уулзж байгаа. Манай сум болохоор 600 гаруй ахмадтай. Ер нь өмнө говь дотор хамгийн олон ахмадтай юм ахмадын өргөг орон нутгийн хөрөнгөөр 1 тэрбум 800 сая тий. Одоо шийдэж энэ орон нутаг бид нарыг өргөөтэй байгаад ахмадууд маш их талархалтай байгаа. Яг ямар зохион байгуулалтаа бариулж байгаа. Та өөрөө одоо энийг бариулахтаа оролцож байгаа юмсэ? Оролцсон. Энэ хурлын дараа сумынхаа удирдлагыг гуйж гоод Сэврээ сумын ахмадын өргөөг үзээд тэгээ одоо доотл нь одоо яг хэвээр энэ чинь даацын хамтаа юм байна. Тэгээ дээдлийн тэр бус олон өрөө ашиггүй талбайг нэгтгээд ийм том талбайтай болгож өгөөч гэсэн. Тэрний дагуу энэ барилга. Энэ дотор одоо юу бол энд чи одоо тэгэл нэг ахмадууд усанд орох байх, цуглаж, хурал юугаа хийн, бас гаднаас хүн ирвэл өнөө зочд буудалдан бас боломжийн үнээр зочд буудалтай бүр тий. За хаана зочд буудал хийх шин та? Мөнгө олох чинь шүү дээ. Ахмадууд мөнгө олох гэдэг юм шүү дээ. Өөр ч нөө бас яхан орлого олохгүй байх. Тийм шүү дээ. Бид нарыг л нэг халамжлаад өгөхөө зүгээр хөвтөөд байх чинь бас онцгүй шүү дээ. Тийм шүү дээ, онцгүй шүү дээ. Чи нэгээрээ юм хийх хэрэгтэй бас цуглаж гадна. Тэгээ ахмадууд нь ажиллах нь шүү дээ дотор нь. Тий ахмадууд ажиллаа. Тэгэн
Ахмадууд нь ажиллана. Манай сум ер нь тэгээд ахмадуудын талаар их харж үздэг юм оо. Энд тэнд уралдаан тэмцээн явах гаднаас одоо бүсийн уулзалт болно гэд янз бүрийн юм болгоод удирдлагад болоход энэ 3 төсмийн засаг дугаан тамгын газар бол ахмадуудаа маш их ээлтэй. Ер нь юм гойгоод ороход үгүй гэдгүй тэгээд өгсөн болгоныг аваад бид нар чинь сайхан байд юм аа. Ингээ энэ ташрамд бас сумынхаа удирдлагад бас баярлалаа гэж ахмадуудынхаа нэрийн өмнөөс хэлж. За бид нар ч өмнө говийн бүтээн байгуулалтыг би чинь бас ер нь бас туцслаа явж шүү. За одоо үйл сургууль дээр ирсэн. Тэгэхээр эн чинь хэдэн хүүхэдтэй сургуулийн барилга гэлээ? 300 хүүхэдтэй сургуулийн барилга. Сургалтын жанрыг л 2 сургуультай болж өрсөлдүүлж л одоо ингээд сайжруулъя гэж. Өмнө нь ганцхан сургуультай. Ганц сургуультай байсан. За 14 тэрэм төгрөгийн өртөгтэй аймгийн Өмнөгов аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар одоо аймгийн засаг дарга Инкват даргын одоо за аймгийн санхүүжилттэй тий санхүүжилтээр баригдчихж байгаа. Ер нь алс шүү. Алс хол. Яага юм хол хийсэн? Энэ одоо нэг шин суурьшлийн бүс үүсгэж сумаат хэлж байгаа л хэлбэр л дээ. Энэ хизээ ашиглалтанд орох хэвээр. Энэ одоо 12 сарын 31-ээр гэрээнд дууссан. Урлаг заалттай, спорт заалттай. Ингээл эрхчил бол зам төлөвлөл ийшээ зам авцрахгүй бол сургууль барьчтай гадаа шороо бужигнаад байж болохгүй. За одоо ингээ үерийн даалан совог бас хийж байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай зориулалтаа нөгөө тэрэг мэрэгтэй хүүхд мөнгөд явдаг ийм тусгай зам хийж байгаа юм биш үү? Ингээд хоёр давхар руу тий. Байгуул бас өөрсдийнхөө хөрөнгөөр тэг ингээ хийж эхэлж байгаа юм байна. Тэгэхээр яг энэ зам ер нь ямар шатлалтаар таны замтай болж ийн энэ сум? Энэ ерөөсөө 2012 оноос анх Өмнөгов аймгаас наашаа энэ баруун сумдыг засмал замаар холбоно гэдэг ажил эхлээд одоо бол Сэврээ сум өнгөрцөн явж байна. 3 төс сум болохоор зэрэг яг үлдэгдэл одоо шорон замаар явж байгаа хэсэг нь бол 74 км үлдсэн байна. Тэгээ энэ жил аймгийн одоо 20-24 оны одоо хугацаанд иргэдийн хурлын төлөөлөгч нар аймгийн засаг дарга Инкват дарга аймгийн иргэдийн хурлын дарга Эрдэнэ өрнөх дарга маань бас ингэ дэмжиж аймгийн төсвийн өрөнгө дээр суулгасан 10 км зам бүтээн байгуулалт 3 төс сум талаас явж байна. 3 төс сум талаас бас Сэд дорж гишүүний үед бас 15 км зам ингээд тавьсан байсан. Одоо тэрэн дээр үргэлжлээд 10-гаар ингээд ийш 25 км болж байгаа. Тэгээ одоо дундаа бол үндсэндээ 64 км зам үлдэж байна гэсэн үг. Яг энэ аймгаас нааш баруун чиглэлийн замын одоо яг бүтээн байгуулалт бол ерөөсөө улсын төсвөөс нэгч төгрөг гараагүй. Улсын төсвөөс гардаггүй. Гараагүй. Аймгийн төсвөл одоо ингээл зүтгүүлээл өөрийнхөө төсөв дээр тавиал ингээл явуулдаг. Улсын төсвөөс гаруул уулын 64 км гарахад бол асуудал үүсэ тий. Уг нь одоо асуудалгүй л баймаар санагддаг. Улсын төсөв дээр тавигдлаа л гэдгийг тэгэл байхгүй болчихсон. Хэдэн жил тавигдсан улсын төсөв дээ? Улсын төсөв дээр одоо маш олон жил тавигдлаа шүү дээ. Тэгэл байхгүй. Тэр бүр аргаа хараад одоо өөрсдөө л барьж байгаа юм шүү дээ. Аймгийн төсвөл одоо аймгийн үеийн удирдлагууд л одоо хаасан аймгийнхаа төсөв дээрээс л одоо зүтгүүлдэг. 14 жилийн хугацаанд одоо 240-250 км зам тавина. Багаар нь тавиад байна. Аймгийн төсвөөр тавина гэдэг бол бас амжилттай. Сайн байна уу та? Сайн байна. За бид нар замын гүйцэтгэгч компанитайгаа одоо ингээд бас тий. За ажил өндөр байна. Гайгүй явж байна. Сайн байна та. Өдөөтэй явж байна ажил. Одоо яг барилгын ажил болохоор 75%-аас 80% тал явж байгаа. Ерөнхийдөө сүрийн доотыг гэдэг чинь дуусаад одоо дийтлийн яг өнгөн хэсэг дээр болохоор цементээр бэхжүүлсэн сүр тэгэл макадам асфальт гэдэг ингээд 3 нийт. Асфальтныхаа үйлдвэрийг авчраа зооцсон ба шүү дээ. Асфальтаа зооцсон. Тэгээ бодлорын үйлдвэрээ за бас зооцсон байгаа. Тэгээд нөгөө шолооны захирамж гараагүй тэгэл жоохон удаад л өнөөдөр тэгэл өчигдөр гарцсан юм. Түгээмлийн үү тий. Түгээмлийн тэгээд тиймэрхүү юмнаас болоод жоохон. Суур далангийн ажил бол ерөнхийдөө явцсан. Нийт 10 км дээр 30 хоолой байсан. Тэгээд 30 хоолойтойгоо тэгэл сүрийн ажил. Гүр хоолойны ажлууд бол бүр дууссан. Бүр дууссан. Энэ одоо хугацаанд авах уу тий? Хугацаан дээр л төлгөө нь болохоор 11-р сарын 15 байсан. Тэгэл хугацаандаар амжина. За 2025 онд бол Өмнөгов аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зөвхөн Өмнөгов аймаг дээр 97 удгийн асуудал шийдэгдсэн болвол энэ жил зөвхөн 3 төс суман дээр 80 удгийн асуудал шийдэгдэж ингээд малчтынхаа ходог усны асуудлыг 100% шийдэж гараас гаргаж байгаа
ийм сум байна. 3 тэс сумын Баясах багийн тал шанд гэж газарт ирсэн байна. За манай багийн дарга ахтайгаа уулзаад одоо сайхан удагтай болж байна те. Тэгсэн. Та бас сайхан худгаа танилцуулаач. Орчин үеийн бид нар ч бас сайхан сэрүүцээд авлаа. Бас манай баг дарахад 14 удаа гаргасны нэг нь. Одоо нэг хуучин малчт маань байнгын бензин тос зарлагдаж мотор татчихадаг байсан бол нарны зай өргүүртэй ийм удаа хийгдсэн байгаа. Тэгээ малчин бол ерөөсөн конопол дарна. Өшөө ажил хийхгүйгээр. Цөөхөн малтай л тооцоо хийгээд яасан жилдээ нэг 2-3 сая төгрөг. Арай олон малтай энэ бодтой бол бараг 5 сая төгрөгийн бензин тос зарлагддаг байсныг одоо тэр нэг хэмнэж ийн гэсэн үг. Тий. Ер нь баг хотгийн асуудалтай айл дээр марг шийдээд. Энд их чи энэ тойрш ах トゥ хоёр айл нь баруун талд нас 1000 малчин ингээд 3 айл. Гэтэ чи зөвхөн мал услах биш хүн ундаалах ш ус ш тэ. Гүний ус учраас цэвэр ус үстэй тэ. Бүх юм аа. Тэ цонхон өөрхөн юм бэ тэ. Энэ болохоор батарей юм уу те? Тэ. Энэ болохоор батарей. Одоо сүүл үеийн литиум батарей дээр ба 3 томтлоор энэ нэглэгдээд. Энэ ч гэрлээ. Тэгээ угаасаа 200 тийм. Дотор гадна гэрлээ. Утсаа сайхан сэнэглчих юм байна те. Утас сэнэглэх байтугай энэ бол одоо нэг бага хэмжээний айлын юугаар давхгүй шийдчихээр. Цахилгааны асуудлыг. 6 киловаттын инвертертэй. Энд ч одоо нэг удаган дээр гэхэд чинь энэ нарны өргүүрийн бүх юутайгаа цахилгааны асуудал нэхэд 20 сая төгрөг. Худгийнхын асуудлын гүний өрөмтэйгөө энэ байшинтай энэ усны сав эдэр ингээ нийлээд 40 сая ингээ 60 сая төгрөгөөр ингэж хангаж өгч байгаа. Нөсөлтөө 3 хөтөлбөрийн өрөөнд энэ жил одоо ер нь асуудалтай бүх айлынхаа 3 сум шийдсэн гэж байна. За худагтай бас ямар байна? Малчны хөдөлмөр хэр хөнгөвчлж байна? Ер нь хамгийн сайхан юм шүү дээ. Ажлыг бол одоо ер нь янз бүрийн хөнгөвчлж байна шүү дээ. Би бол үнэхээр баяртай байна. Одоо сум орон нутгийн засаг захиргаа ийм сайхан юм шийдэж өгсөн, гаргаж хийж өгсөн энэ хүмүүстэнд бол бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Үнэхээр сайхан байна нэр. Энэ жил манай сумын хэмжээнд олон удаа гаргаж байгаа болохоор 3 багцаар тендер зарлаад. Тэгээ манай багтаар Гарант Холдинг гэж компани тендерт ялж орж ирсэн. Тэгээ тэргүй хугацаанд шуурхай бас гүйцэтгэлийг сайн гүйцэтгсэн компанийн хамт олонд бас баярлалаа. Ажлынх нь амжилтсая. Энэ худаг гаргах байршлуудыг ер нь яаж сонгодгийг одоо яг энэ хэсгээс ус гарахаар юм байна гэдэг юм уу? Эсвэл ер нь одоо хаасайгүй л ус гарах боломжтой гэдэг юм уу? Өрөмтгөөс өмнө тэр усныхаа усцгийг тогтооно. За. Усны хайгуул хийж тий одоо багажаар үзэн л дээ. Янз янзын биолокацийн багаж гэж байна, геофизикийн багаж гэж байна. Тэргээр үзээд ерөнхийдөө нэг цэцэгээ тогтоогоод тэн дээр л өрөмтлөө байна. Шууд ашиглалтын цааныг өрөмж байгаа. Ерөнхийдөө одоо орчин үед бол. Энэ 3 тэсийн хэсэг та бол нэлээд олон удаг гаргасан шүү дээ. Тэгэхээр энэ газар зүйн хувьд энэ нутгийн одоо онцлог нь ийм удаг гарах боломжтой байгаад байв уу? Энэ дээр манайх 15 удаг өрөмжсөн. Яг хоо ерөнхийдөө бол усны олдцол ер нь багтаа нутаг. Тэр хамгийн өндөр магадлалтай цэг дээр өрөмдлөг хийгээд тэр нь ус нь одоо шаардлагын стандарт хүрэхээргүй тийм болчих юм бол одоо тэрийг одоо тэгээд биднээс алдаглагаар хаяа зүрх авах. Тэгэл дахиад өрөмдлөг хийдэг. За баярлалаа. Буянтай сайхан ажил хийд юм байна та. За тэгэхээр би бол Өмнө аймгийн 3 тэс сумн дээр иргэдийн аж амьдралын одоо талаар сурвалжлах хэрэгтэй байгаа. За нийтдээ надад 50,000 төгрөгийн одоо лимит өгсөн. Тэгэхээр энэ одоо 50,000 төгрөгийн өртгөөр ямар худалдаа авалт хийж болох вэ гэдгийг одоо үзэгчдэд үзүүлэхийг зорьсон. Тэгэхээр сумын одоо дарга удирдлагуудаас авсан мэдээлэлээр бол энэ 4 бэрх гэдэг энэ зоогийн газрыг ажилуулдаг одоо Янжмаа гэдэг хүн бол анханасаа одоо энэ суманд одоо цайны газар байхгүй байх үеэс эхлээд жуулчдын одоо хөлийг угтаж цай хоол ундаар үйлчилж бизнес эрхэлсэн ийм хүн юм байна. Тэгэхээр ер нь бол ийшээгээ орж бас мэдээлэл авъя гэж бодож байна. За сайн байна уу хичээ? Сайхан засж байна уу? Сайхан засж байна. Сайхан засгааж байна уу? Сайхан засж байна. Таныг зорж ирлээ. За. Аха. Ер нь та одоо анх яг энэ хоол цай хийж эхэлсэн үеийг дурсамжаас оолц. За 96-7 оноос л эхэлсэндээ ер нь хөдөөнөөс яг нөгөө хил гайлын зам дээр байдаг гэсэн манайх. Тэгээ заашгүй шаардлагаар нөгөө хоол унд хийхээр сургалал ирдэг. Тэгээ ер нь хийж эхэлсэн. Хүний хөл гаг байна. Арай бага байна.
Нэг 7 сард бол гайгүй байсан. 8 саргаар арай л цөөрчлөө. Таны бүрийн тоол ямар хоол байна? За одоо тэгэл 5 цулын шхүүл тэгэл хачиртай хуушуур дээрээс нь хуухтай орохог жимбигээ гаргачихж байгаа. Тэгээ борцтой будаатай банштай өрөмтэй цай гаргачих нь хүмүүсийн хэрэгцээг дагаал бас гахайтай дахиатай хоолнуудаа гаргачих нь салааднуудаа төрөлбөрөөр нь гаргачих нь тий. Ер нь бол баялаг сайхан менютэй болсон биз дээ. Ямар хоолыг зүгээр юм бэ? Шүлтөө бол ямар үнэтэй вэ? Банштай нөгөө 20-оос 25-ын орондолгоо шүлтөө болно. 20-оос 25 нэг аян цай өгнө үгүй чи мөнгөний маань талын өгнө. Бостой банштай цайгээд өхөн. За тгий. Цайгаан дагаад ирж байгаа юм. Борцод тараг 2 нь. Тараг 2 ирж байгаа юм. Энэ тараг ямар гоё юм бэ? Энэ хараа. Борцгоо ингээд тарагтайгаа утгаад. За та ингээд идэх юм л дээ. Шинэ ногоноос наа. Ийм борцгоо хайж хэдэн жил өгч байна? Би ер нь яг энэ хооллынхон завсраар нэг хэдэн жил нөгөө хүүхдээ харангаа сургууль цэцэрлэгээ өгөх зөөнгөө энэ борцог хийж бас дэлгүүрт тавьж хөлдөөс нь буус зардаг гэсэн баггүй юу. Тэгээ энэ борцог чи ер нь бас намаагаан дагаал явж байгаа. Таныг анх бүр хоол хийж эхэлж явах үед сумын аж амьдрал ер нь ямар байсан бэ? Худалдаа авалаараа таархан байдаг байсан. Ер нь яг л сумын иргэд байдаг байсан. Одоо бол нэг уул уурхайгаан дагаад хүн ам их болсон, шилжид хөдөлгөөн их болсон. Явуулын хүн ч их болсон. Аялал жуулч их болсон. Тэгэхээр ер нь нэлээ өөр болж байгаа. Сум орон нутгаас бас дэмжлэг авсан. За. Ямар хөгжүүлэх санал би чинь хүсэл тавиад. За. Тэгээ ямар шалгуур байна уу тэр бүгдийг биелүүлээд тэгж байгаа. Тэгээд төслөө бичиж орсон. Одоо тэгээ зээлээ төлж дуус график нь хэр явах уу? 5 жил. За. Бас урт хугацаатай юм биш. Урт хугацаатай, хүү багтай. Биш чи энэ хоёрыг ингээ идэд ивэл хоол захиалха болчгоор юм шүү. Ер нь тэгээд чадчих юм шүү. Энийг орж ирсэн хүмүүс одоо нэхэд өгдөг болсон. Нөгөөд чи хааваа ингээд өгж амжааг багт нэхэн шүү. За тэгэхээр амттай сайхан хоолоо идлээ. Тэгээ одоо тооцоо хий. Тэгэхээр миний хамгийн ихний зарлага байна. 25,000 ингээд уншууллаа. Уншлаараа таны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэдэг байхгүй. Болцсон биз дээ чи. Болцсон. За баярлалаа. За баярлалаа. 5 хэлээр бол 18,000 гинэ. Ер нь бол Улаанбаатарын хүн ханштай ойролцоол юм байна. Дэлгүүрүүд нас айгүй сонголт сайтай. За ийм том супермаркетаас Өмнөгов аймгийн 3 тэс сум дээр байд юм байна. За сумын захын дэлгүүрүүд нь л ихэд ер нь ороод гараа гэсэн чинь том супермаркет шиг болчиход байна шүү. Та дэлгүүрийнх нь эхлэгч юу? Сайн байна уу та? Ажилт нь үү? Би энэ Улаанбаатар хотоос явж байгаа байхгүй юу? Vigo гэдэг нэвтрүүлгээс. Тэгээ би тэгэд энэ өнөөдөр болохоор энэ Өмнөгов аймгийн энэ 3 тэс сумын иргэдийн аж амьдрал ахуй худалдаа авал тэ бараа бүтээгдэхүүний үн ханш юу нь ямар байна гэдгийг сурвалжид судалж яваа. Тэгэхээр ер нь танаа сумд худалдаа авах чадвар ер нь ямар байна? Тэ? Сумд худалдаа авах чадвар гайгуулах шиг байдаг шүү дээ. Аха. Өөр бас ийм том дэлгүүрүүд байна. Одоо хойноос Солдон сандар гэдэг өөр бүтлгүүд байгаа. Тийм үү. Жижигэн дэлгүүрээр орох гэхээр том дэлгүүрт орж ичээд байгаа байхгүй. Улаанбаатар хоттой харьцуулбал үнэн өртөг өндөр үү? Үнэн өртөг гайгүй боломжийн сумаас юм байна. Ааха. Сумын онцлог брэнд бүтээгдэхүүний дэлгүүр гэж байх уу? Одоо хаана вэ? Ер нь байгаа хоошоо цагаан эдийн дэлгүүр байгаа. Бас энэ сумын одоо Өмнөговын брэндүүдийн зардаг дэлгүүр бас байгаа. Ааха. Өмнөговын брэнд ямар брэнд вэ? За одоо гоёноор нөгөө ингийн сүүн чихэрнүүд тэгээд одоо төрөл бүрийн юм байгаа. За баярлалаа. За амжилт хүсье. 3 тэс хэдэн онд ирсэн та? Анх бол энэ өсөх цаас гэдэг компани. Энэ компанид 19 онд ирж байсан. Одоо бол энэ Power Blast гэдэг тэслэгээний компанид ирээд ажиллаж байна. Тэгээ энд бол гэр бүлээрээ бүр суурьцсан уу? Үгүй. Би чинь Дундгой аймгийн холд сум гэр бүл маань Дундгой аймагт байдаг. Сумын энэ хөгжил дэвшил бүтээн байгуулалт иргэдийн аж амьдрал тий ер нь одоо хэр байх шиг байна. 19 онд анх ирж исэн үеэ одоо ингээ харьцуулахаар танд ер нь хэр санагч? Анх одоо ирж байхад бол ерөнхийдөө хөгжил буурай байсан ч гэж хэлэх нь хаашаа. Гэхдээ одоо энэ одоо байгаа нөхцөл байдлын бодвол ерөнхийдөө арай нэг таарахын одоо арай өдрөөс өдөр хөгжөөд байгаа. Тиймэрхүү байсан. Гэтэл одоо ингээд эргээд ирэхэд бол шал өөр. Энэ гудамаар авах ч одоо аль нөгөө дэлгүүр чи юу вэ? Том арцсан ч явах шиг. Тэгэл эмийн сангч чинь 4 байна. Ховын шүдний имлэг гэтэл 4 байна шүү дээ. Хөөх тийм үү? Тэгэхгүй яах юм.
Тийм бэ. Тэгээ шатаа сайхан байна. Амьдрал сайхан да тийм ээ. Тийм шүү дээ. Тий. Монголоос хөгжнө гэдэг тий их найдаж явдаг. Гой юм байна тий. Зөндөө. Үгүй даа ингээ хойш гарах хичээл элсэн мэснээс хамгаалчихсан энэ мундаг тийм мод зот тарцгаасан шүү дээ. Хус мод тарцсан шүү нэрээ тий. Тий. Тоорой модыг нутгшуулна гэж ярьж байна шүү дээ. Тийм үү. Тоорой мод гэдэг бол яг юунд насандаа ганцхан нэвчилдэг модын гэсэн. Би хаб инженер байна. Тэгээд уурхайхаа нэг ажилтныг үзүүлчихээр энд тусал хийл гэж байгаа. Тэр хооронд хүлээгээд. За. Энд нэг мор моке гэнэ. Тийм үнэтэй бас авна гээд. Ямар юм аа? Мор моке гээд. Мор моке. Тэр нь хаана байдгийг? Энэ дотор байна. Би юусаа авчлаа. Таныг эндээс аваарай гэсэн юм уу? Айгу нэг фэйсээс явуулсан байхгүй юу? За. Тэгээд энэнийг л авмаар байна гээд нөгөө нэг үнэртэй басна байна. Тэгэхээр авчлаа тэгээд. Ямар юм бэ? Л вэ нэ? Энэ машин дээр. За, мор юу гэнэ? Моке. Үнэтэй юм бэ нэ? Айгу юм. Нэг ийм юм аа. Ааха. Тэгээ үнэрлэхийн тулд нөгөө гаднах нөгөө юуг нь ураа ажиллаа. Фабрик гэдэг юм. Тийм байна. Ийм сүлжээний ийм ус. Хань одоо авчээ сая дэлгүүр таарад. За баярлалаа хаа. За та яалт амжилттай тэгээд. За явж байгаад ийм махны дэлгүүр оллоо. Энэ нэмэх таархан гэдэг махны бөөний төв гэж юм. Ерөнхийдөө эндээс бол энэ сумын иргэд болоод энд одоо ажиллаж байгаа суурин одоо хүмүүс ч гэсэндээ эндээс бас махан авдаг гэж байна. Тэр ийшээ орж хөтөлөө махны үн ямар үн ханьштайг сонирхъя. За сайн байцгаана уу? Бид нэг Vigo гэдэг контентээс явж байгаа байхгүй. Тэгээ ер нь энэ 3 тис сумын иргэдийн амьдрал ямар хөө үн өртөг юу ямар вэ гэдгийг сонирхож байгаа. Тэгэхээр хоньны цул мах хэд вэ гэсэн бэ? 28 мянга. Ер нь энэ 3 тис сумын одоо өртөг ер нь хэр юм бэ? Мах гурал өдргээл тий. Хоттой харьцуул хотын хуу? Би хотын. Ер нь бол хоттой ижлэх үнэтэй. Тэгэхээр худалдаа авах чадвар өнөхөд их сайн байдаг юм санагдана. Манайх ч нийгмийн хариуцлага өрөөнд энэ сум орон нутагтай бид нар хамтарч ажилладаг. Тэнгүүт ерөнхийдөө судалгаа авахд ерөнхийдөө нэг тийм сул дураа амьдралтай хүмүүсийн тоо гэхтэр нь бараг байхгүй шахуу тийм байлаа. Өөрсдийнх нь хэлж өгснөөр тэр нийгмийн ажилтнаас асуухад бол нэг 8 хүрэхгүй юм байна гэж ашиглав. Ерөнхийдөө бүгд л ажилтаа орлоготой тийм байдаг гэсэн. Та одоо хэр удаан ажиллахаар байна? Бид нар одоо энэ жил чадвал одоо энэ замынхаа төслийг дуусгахаар ажиллаж байна. Ямар хаанаас хүртэл ямар зам байж байна? Баян Хонгор аймгийн Шинжлэсний Хотгорын нүүрсний урхаагаас Шивээ өрөнгийн бомб хүртэл 311 км тусгай зориултаа авсан байна. Усын төсөөр юм уу? Үгүй. Хувийн хөрөнгө оруулалт. Өөрсдөө бид нар сонгоожулж байгаа. Төсөв төртгөнөөс нэлээд өндөр байгаа. Тэгээ бид нар одоо ямар ч хэлсэн энэ жилдээ дуусгаад жишээлбэл сумаас одоо SGS-ийн уурхаа хүртэл энэ жил бид нар дуусгахаар ажиллаж байна. За баярлалаа. Мэдээлсэнд баярлалаа. Энэ танаа дэлгүүр юм уу? Манай аав ээжийн дэлгүүр. Би зуны амлалт хийж ажиллаж. Мах ер нь хэр гүйлгээтэй? Ер нь өдөр болгон заавал нэмэрч авдаг. Хөөж авдаг. Бэлэг дурсгалын юм бас зардаг уу? Тий, ер нь зардаг. Ус цэвэр ус ямар үнэтэй ах вэ? Ус хотын үнэтэй баг адилхан дуул. Яг хөө тэгээд том ундаа эдэр нь болохоор яалч уу тэгээд хотоос ирж байгаа болохоор нэг 6000 эдэрт болол ирж байгаа. Шууд одоо хоол хүмсээ ихэд бэлэн болго амар гоё бэлтцсэн байт юм. Хоньны махыг бол ингээ хөрхөн бэлтцээр нь тавьсан. Энэ бол нэг 1 кг гарan бол байх шиг байна. Хүнсний зах бол байдаг юм байна. Ихэвчлэн одоо супермаркет дэлгүүр гэд те ийм орчин үеийн худалдааны төвүүд одоо хөгжсөн байт юм байна. Худалдаа авалт амжиргаа бол үнэхээр гайгүй байт юм байна. Бид хэд бол ийм хан үе гэдэг ийм бодолд бууж байгаа. Яг ингээд харахад ийм хөөрхөн жижигхэн боловч дотроо бол яг л одоо буудалд байдаг бүхэл стандарт норм хангасан юм байт юм лээ. Тэгээ урчин энэ тонцоо. Тэгээ энд нэг гоё юм үзүүлэе гэж би бодсон байхгүй юу? Гэсэн энд ийм амар хөөрхөн малгай байсан байхгүй юу? Борооны малгай гэж байгаа байхгүй юу? Борооны малгай. Ажлын малгай, нарны малгай гэдэг юм универсалны ийм малгай хийчих. Кордон цаасаар. Тэгээ энэ бол мэдээж говьд наранд халуунд те өдөржингөө ажилтдаг хүмүүсийн хувьд айгүй хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ ийм хөөрхөн малгай тавьсан байсан. Бид танаа бодолд 2 3 хонлоо штэ. Айгүй сайхан тогтой юм байна. Тэгээ чамайг өөрөө буудлаа барьсан гэсэн. Ер нь жижиг дунд үйлдвэрлэлийн юунаас зээл аваад тэгээд бизнесээ өргөтгөж байгаа юм байна штэ тий. Манайх бол ер нь 290 эдийг өсөөд тэгээд 286 авсан. Бас гайгүй авсан байна тий. Ер нь бол хүн баг сайн авсан. Хүүн 0.6. Хэдэн жил төлөх юм? Эхний жилээ хүүгэн төлнө. Тэгээд 5 жил явах цаа авсан. Сумынхаа өвжил цэцэглэлтийн талаар ер нь ямар бодолтой байдаг вэ? Өвжил үү? Гайгүй штэ.
одоо хөгжиж байгаа. Сүүлийн үед бол арай орчимтой хөгжиж байгаа. Цум орон нутгийн удирдлагууд хэр ажиллаж байна? Ажлаа хийж байгаа шүү дээ. Сайн хамтарч ажиллаж байна уу? Хамтарч ажиллана. Ер нь хотод амьдрий гэж амьдрахгүй. Аха, яагаад? Яг сумдаа сайхан амьдрах шүү дээ. Сумдаа бол сайхан амьдрах боломж байна тий. Баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Хэдэн жил одоо яг энэ сумда байгаль хамгаалагчаар ажиллаж байна? За одоогоор 2 дахь жилдээ байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Одоо энэ 3 төс сумын байгалийн онцлог гэдэг юм уу, байгалийн үзэсгэлэнт газрууд юу л одоо ер нь хэд байдаг юм бэ? За ерөөдөө 3 төс сумын хувьд 9 гайхамшиг гээд бүртгэгдсэн 9 газар байгаа. Мэдээж Монгол хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь бол Хэрмэн цав байгаа. За хоёулаа чинь одоо 3 төс сумын байгалийн одоо үзэсгэлэнт 9 гайхамшигын нэгийнх нь урд зогсож байна. Тэгэхээр яг энэ байгаа хэсгийг одоо юу гэж нэрлэж байгаа бол манай үзэгчдэд танилцуулаач. За энэ хэсгийг бол нэмэгтийн их хонгил гэж нэрлэдэг. За их хонголын хувьд бол алдартай зүйл нь алдарт нөгөө Батарын эндээс олж исэн эдийн заавар. Мөн нэмэгдэх заавар тэрний заавар зэрэг олон төрлийн үлэг гөрүүлээд олдуурыг бол эндээс олж исэн. Тийм алдартай. Палеологийн хувьд бол дэлхийд алдартай газар. Өмнө Говь аймгийн 3 төс сумын Гоёот гэдэг энэ багт их хонгол гэдэг энэ байгалийн үзэсгэлэнт тогтцтой юм сайхан газар байд юм байна. Тэгэхээр энэ Гоёот багийн засаг дарга Минд баяртай уулзаад байна. Тэгэхээр ер нь энэ багийн онцлогийн талаар та хэлээш. За Гоёот үг нь бол одоо Өмнө Говь аймгийн тэргүүний баг 3 сумын тэргүүний багаар 11 удаа сонгогдсон. 1954 онд байгуулагдсан баг байдаг. За манай баг нь бол одоо 329 өрхийн 1490 энэ нутагт амьдарч байна. Одоо энэ газар маань одоо нэмэгтийн их хонгил гэдэг аялал жуулчлалын бүрт нутаг. Одоо ишээ гэх юм бол одоо Нарандаат гэж байна, Дулгаан гол гэж байна. Ер нь бол түүхийн туршилт газрууд, өсөлттэй газрууд, түүхийн олдрууд ихтэй манай баг маань. Энэ чинь бол одоо Монголын хамгийн анхны махан хичээлтэй динозаврч одоо энэ чигээс олдсон түүхтэй байдаг. Улаанбаатарт одоо Хүннү модогоо тэр юу чинь одоо энэ чигээс олдсон динозавр шүү дээ. За ер нь бол Өмнө Говь аймаг чинь бас байгалийн үзэсгэлэнт газраараа маш олон жуулчдын анхаарал татдаг. За тэгээд ингээ аялал жуулчлал их хөгжих боломжтой маа гингүүд одоо энэ дээр бас ингээ уул уурхаан лиценз одоо тосон бомб дээр гэхэд байна гээл иргэд их тэмцээд одоо ч гэсэн л ингээл Өмнө Говийн иргэд энэ ашигт малтмлын лицензүүдийг цуцлаач айл гээд байгаа шүү дээ. Энийг яаж хамгаалж авч үлдэх вэ? Яг одоо энэ хичнээн ашигт малтмлын лиценз байна. Яг одоо манай суман дээр чинь 12 ашигт малтмлын лиценз байна. Ашиглаж байгаа нь одоо яг 7 байна. Тэгээд одоо яг ашиглах гээд бэлдэн зэгцсэн байгаа 2 байгаад тий. Хуучин одоо манай сум чинь 120 гаруй лиценз байсан байна. Одоо ингээд манай сумыг одоо хуваагдсан шүү шүү. Манай сумын өмнөх удирдлагууд бол бас энэ асуудалд одоо хүсэлттэй байд тэр 120-оос цуцлагдсаар угаад үлдсэн байгаа. Үнэхээр дийлдэхгүй 20 10 гаруй лиценз л үлдчихэд байгаа байхгүй. Юу нэг уул уурхаатай аймгийн засаг дарга байх хэцүү юу? Надад хэцүү юм шиг харагдаад байгаа. Энд чинь уул уурхаа нэг талдаа, малчтын нэг талдаа, тэгээ иргэдэн нэг талдаа үгүй нэрээ. Төрн нөгөө талдаа, нэг нь бас өөр талдаа гэх тийм. Энийг одоо ингээд зоригтойгоор төр бол үнэхээр ашиглах гэж байгаа бол дээр засгийн газар тийм ашигт малтмлын газар энэ нь бол энийг ашиглах ёстой юм байна гэдгээ өөрсдөө ингээд тайлбарлаад хүмүүст ойлгуулад хэлэх хэрэгтэй байна. Тэгж хэлдэг үү? Тэгээд орон нутагтаа ингээд одоо мөргөлдөө үүсгэж байгаа юм шиг нөхцөл байдал үүсчихдээ. Тухайлбал та сумын засаг дарга та бол ингээд ашигт малтмлын лиценз өгөх ч юм аа газар нутаг ашиглах гэдэг ямар ч тамга тэмдэг төрийн юм явуулах эрх үүрэг байхгүй зү. Сумын засаг даргын одоо засаг захиргаа нэгжийн тухай хуулийн дээр сумын засаг даргын эрх үүрэг гэх хэдхэн зүйлэл байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь бол одоо лиценз олгоно, уурхайн тэ явуулна, барин зогсоон барин одоо ингээд би тийм юм бол байх. Иргэд олон нийт бол юу хүсэж байна вэ гэхээр энийг одоо юугаар цуцлуулж өгөөч, зогсоож өгөөч гэдэг албан хүсэлт юм хүмүүст дээш нь дамжуулж өгөөч л гэдэг. Бид нар бол байнга л дамжуулдаг. Одоо ингээд энэ хан эцэд чинь 2 уурхай үйл ажиллагаа 8 гээд яваад байгаа. Тэгээд нээлэхгүйгээ иргэд зөвшөөрөхгүй л гэдэг. Тэгээ одоо энэ ер нь юугаа хашаа ороогоо барайл байгаа сураг гараал байна.
нээлгээд байгаа гэсэн. Багийн иргэд ухуулахгүй гэдэг байр суурийг л тавьж байгаа. Энд ч одоо уулуурхаа ирээд одоо энэ зам доогор өдөр болгон зам түрээ надад тоогдод буцаал байж тань одоо тэр урд энүүх энэ урд аман дээр шинээр одоо нитрос бэрийгээд ирсэн байж байна. Энэ урд ардаар хайрхан толгой гэдээ байгаа. Энэ хоёр Зөвшөөрөлтэй байгаад тий. За одоо зөвшөөр одоо тэднээс үзүүлэгчгүй энэ одоо тэгээ нэг гэрчилгээ нэг газрын гэрчилгээ л харуулж байна. Өөр юм бичиг баримтад үзүүлж болохгүй, үзүүлэгчгүй. Ер нь бүх юм бэлэн болцсон ажиллах бүрэн эрэхтэй. Энэ тийм л хариулт өгдөг. Ер нь бол иргэд бол орон нутгийн аялал авчиртгийг бодож дэр үеийн тэмцэж ирсэн. Өөр энэ анх лиценз авсан нь бол 2002 оны үед хайгуулын лиценз авсан гэдэг байхгүй юу. Тэгээ тэр үед чинь манай энэ чинь уул уурхай байгаагүй. Анх нөгөө хайгуул хийлэгт нь манайх нөгөө эсрэг үзэж хоржягаагүй хайгуулыг хийлэгцэн. Тэгсэн чинь 2002 оноос хойш 2008 10 оны үед нөгөө чинь аавлгаад авсан лиценз ашиглалтын лиценз болов. Тэгэнгүүт одоо иргэд бол эсрэг үзээд орон нутгаа хамгаалж үлдэх гэж яах нь зөв хэрэг. Гэвч нөгөө уул уурхай маань одоо ингээд нэг хайгуул хийсний нөхөн төлбөр одоо ингээд нөгөө зардал тэр лицензийг хайгуулж нөөц мөтөрт тосны зардал гэж орон нутгаас нөхөн төлбөр нэгт юм байна. Хэдий Одоо нэг хоёр талбайтай нэг уурхай гэтэл 485 төгрөг гэж явах жишээний. Тэгээд одоо орон нутгийг ухуулахгүйгээд сумын хурал засаг дарга одоо ингээд шүүхтээд шүүхээр олон жил яваад 3 шатны шүүхээр яваад. Тэгэнгүүт шүүхийн шийдвэр маань хоёр талын үзүүртэй гарч байгаа. Нэг нь бол орон нутаг тэр нөхөн төлбөрийг төлсөн тохиолдолд ухуулахгүй авч болж байна. Тэр нөхөн төлбөрийг гаргаад нэг жилээс өнгөрөөд орон нутаг төлж чадахгүй бол уурхай ажиллаа эхлэсэн шүүхийн шийдвэрүүдийг гарчиж байгаа. Тэр хууль шүүхийнхээ хүрээнд л одоо ингээд нутгийн иргэд ард түмэн орон нутгийн удирдлага яаж тэмцээд ингээд нэмэг болчихж байгаа байхгүй. Тийм шатнд аваад. Тэнгүүт бол уурхайн компаниуд маань яг нөгөө уурхайхан талбай өөрийнх нь лицензийн талбай дотор байдаг айлуудаараа яваад одоо наа цаана янз янзаар ирж хөрсөргөө захаас нь эхлээд гэрэмэрээ хийчих байгаа байхгүй. айлтай хийсэн мэн тий. Тий. Айл энэ юу? Оо янз янз. Ер нь 100 саяас 500 сая төгрөг гэсэн яриа байгаа. Тэгээд гэрээ хийгээд эхэлсэн байнгут нөгөө компани болоод хууль шүүхэн шатны талдаа болохон зэрэг тэр гэрээ хийгээд нүүлгэн шилжүүлэлтийн мөнгө өгч авалцаад гарын өсөж зураад эхэлсэн бол зөвшөөрсөн багчиж байгаа. За Өмнө Говь аймгийн 9 гайхамшигт ордог. За дэлхийн болон Монголын жуулчдын бол анхаарлыг татдаг. За Ханан хийц гэдэг энэ сайхан байгалийн тогтцтой газар. За нийтдээ одоо бараг 5 ашигт малтмлын ашиглах зөвшөөрөл өгцөн. За нүүрс олборлно гэд малчдыг одоо түгшээж бараг 10 гаруй жил одоо болсон. Тэгэхээр Ханан хийцийн бол нэг онцлог нь одоо яг сансрын зургаас харахад ийм хөөргөний яг ийм Ханан хийц шиг харагддаг учраас Ханан хийц гэж нэрлэдэг юм байна. За тэгэхээр нутгийн иргэд бол энэ Ханан хийцээ байгалийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт авах талд анхаарч Ханан хийц дээрээ бүхийн тэмцээн, сурын тэмцээн, за олон улсын чанартай бас бэсрэг наадмууд хийж ирсэн. Өөрөөр хэлбэл Ханан хийц бол Өмнө Говь аймгийн за 3 дэс сумын төдийгүй Монгол улсын бахархад болсон ийм байгалийн үзэгсэнд газар гэдгээр нь бол алдаршуулж ирсэн юм байна. Хамгийн харамсалтай нь одоо сүүлийн жилүүдэд одоо энэ Ханан хийцийн орчим одоо олборлолт хийнэ. Ханан хийц дагуу нийтдээ нүүрсний маш том судалт нүүрсний орд байгаа гэдгээр одоо Монгол хятадын компаниуд малчиттай одоо ингэж шөргөөцөлт болоод удаж байна. Тэгэхээр гол шийдвэр бол ерөөсөө шүүхийн шийдвэртэй холбоотой. За дээр нь одоо энэ компаниудыг эзэмшиж байгаа за нөлөө бүхий хүмүүстэй холбоотойгоор өнөөдөр ингээ Ханан хийц өнөө маргаашгүй бас юм нурах за мөн одоо нүүрсээ ухуулах юм аюул тулгараад байгаа юм. Ойр төдөө яваг амар ядарлаа. Чи эрэхтэй жоохон машин бариад ядарсан. Тэгээ бас нөгөө чинь бензин тосны хөрөлцөөгүй байдлаас үүдээд нөгөө дизель төлшний чинь чанар амар муу. Тэгээ бид нар чинь буцах цаандаа хонгор эсээр орсон тулковтер чинь тэгсэн чинь уужмын хаалаад ерөөсөн машины хаа завхгүй зогсоод өглөө үзчихэж гарч ирлээ. Тэгээ харин цацтай гарч ирлээ гэж. Тэгээд нөгөө 70 задад дээр ирээд нөгөө
засвар дээр хавчаад бурсункой гаргаад ирсэн чинь бензин ноцоосоо гаргаад ирсэн чинь дотор нь битүү шороо. Тэгээ бензиний угаасаа түлшний энэ чанар айгу муу байгаа гэдэг энэ хүмүүстэй явж чадахгүй машин дээрээ хэвдлээ гэсэн юм зөндөө байна. Тэгээ нэг ганц нөгөө дизель олдож байгаа. Та ч яг одоо бас нэг арай чамаа гэж бас ирсэн багт бензин олдохгүй. Оо би бүр пуна бид чинь бүр бензиний тама гэдэг юмэр ирсэн нөөш бидгүй шараг хараад ингээд яваад бараг бензиний машин зөвхөн зогсоод бензин баярлагдсан тий. Тэгсэн чи яг тэрэн шиг юм бол одоо яг хөтэ тий бас л хэцүү байна. Яг нь импортлогч нар хэлэхэд бас хэдийгээр нөгөө нөхцөл байдал хүнд байгааг иргэд маань ойлгоод байгаа шүү дээ. Тэгтээ энэ ч бас машин дээр үнэтэй цайтай машин дээр хүний аймнаас ирэх чинь бид нар одоо тэнд хонгорын элсийн дунд боогдод үлдсэн бол хатаж өгөхөөс өрөнгө болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас хариуцлагатай энэ шатгууныхаа чанар манарт анхаарах шаардлагатай байна шүү гэдгийг бүр хэлмээр санагдаад байгаа. Шатгуун дээр нөгөө төгсгөл нь би бас шатгуун дээр нэг юм боддог байхгүй юу. Манай Монгол улс чинь 30 сая хүн амтай биш 300 сая хүнтэй биш тийм үү. Тэгээ шатгууны айгүй ингээ юм хомсдолд орох боломжгүй улс ахгүй юу. Одоо энэ бол нөгөө ингээ хомсдол үүсчихэд байгаа шүү дээ. Одоо Орос улсын усаас бодвол бид нар баг нэг мужаас баг хүн амтай. За хятадын худууд баг бид нар нэг тосгон дайны. Тэгэхээр энэ хоёр улсаас бид нарт шатгуун өглөө гэхэд бид нар бол пүүл ингээ хангагдаад ямар ч цаг нөхцөлд бид нар явах боломжтой. Би сая зүгээр харамсаж байгаа зүйл нь шатгуун байгаа мөртлөө авцсан мөртлөө ингээ үнэ заавал нэмэх гэж ингэж удаан хүлээлгэж нийгмийг стресст оруулж хагаад өгж байгаа байдлууд надад таалагддаг тийм. За бид гурав нэг иймэрхүү нөхцөл байдалтайгаар аялаад ирсэн. Гэхдээ яг очсон газараасаа бол аяны бүх зэрэг дүүрэн ирсэн. Та бүхэн бас одоо нэвтрүүлгийн бас харсан баг. Би бодвол яг хөлийн сумын талаар өөрөө миний одоо ойлголт бол шал өөр ингээ явж байгаад 3 сумд очиод надад төрсэн сэтгэл бол ямар ч байсан одоо шинэ цагийн бүтээн байгуулалт одоо хийгдэж байгаа сум юм байна гэсэн тийм сэтгэл төрсэн. Мэдээд сайн зүйлүүдийг би нэвтрүүлгээр үзүүлж байгаа. Нөгөө талаараа үнэхээр энэ их баялагийг тэр тооноор 40 км зам тутам ингээд машинууд ойчлоод гаргаж яхад төрөнч байд юм уу? Компаниуд байдаг ч юм уу? Тэр гоё юм байгаль дундаас тэр их нүүрсийг ингэж цаашдаа одоо тэр ханан хэцгдгээс хүртэл одоо нүүрс олборлно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм бол суманд нь их арт түмний сайхан байлгах нөхцөл боломжийг бүрдүүлэх ёстой байна. Тийм ч үүргийг төр хүлээх ёстой гэж харсан. Тул дээр бас яг энэ 3 дэстэй очихтал ярилцчихлаа. Тэгээ нөгөө барилга барих бол нэг өөр те. Хаанч бол хаан л ямар л ямар барилга, ямар л хэдэн л хэдэн давхар барилгыг барьж бол болно. Гол нь тэр барилга дотор үйл ажиллагаа явж тогтвортой нөгөө гол ач холбогдол үр ашиг үр өгөөжөл өгж явах хэрэгтэй. Байнгын үйл ажиллагаатай байх ёстой гэдгийг 3 дэсээ сумын маань засаг дарга сумын маань бас өөрөө сайн үзүүлж чахад шаардаж чадсан хамгийн том одоо бүтээн байгуулалтын гол одоо онцлог юм бол гэж миний хувьд бол харсан. За юуны түрүүнд надад одоо танаа баг хамт олонтой яваад ирэх тата сайхан байлаа. Танаа биш одоо манай болсон шүү. Тэгээд энэхээр яг нэг гэр бүл шиг юм татна болоод ирд юм байна. Тэгээд маш юм олон ажлын сайхан дурсамжтай. Тэгээд ажлын томилт бас богцдور юм байлаа. 3 дэс чи одоо сум гэж хэлэхэд хэцүү, хөлийн бомб тийм бас нэг юм. Тэгээд тэр хөлийн бомб дээр дахиад нэг дагуул хот үүссэн хэмжээний юм эдийн засгийн эргэлтийн үед бас тийм том сум юм байна. Гэхдээ мэдээж нөгөө дид үтцэц хөгжил хүн ам одоо юм талаасаа үзэх юм бол бас баг байна тий чамдлахаар зүйлүүд байна. Гэхдээ амжиргааны хувьд бол бас чамгүй өндөр өртөгтэй ийм сум байсан гэж би бодож байна. Хүмүүс нь бүгд ингээд өөр өөртөө дор дороо гэр бүлээрээ бизнес хийгээд тий энэ хөдөлгөөнөд дагаад ингээд амьдрахын төлөө хичээж байгаа учраас хүүхдүүд нь хүртэл яг энэ суралцж гин үү да. Тэгээд тодорхой хугацааны дараа төр засаг зөв бодлого одоо юу гэдэг нь тий энэ том уурхаануудын тодорхой хувийн өр өгөөжийг сум руугаа явуулаад хүн амд хэлээд ингэх юм бол нэлээд хөдөлмөрч нэлээд ийм том мохон юм бас гоё хот болох нь уу гэж ингэж бодсон. Тэгээ надад бол тата сайхан байна. За ингээд нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За тэгээ манай үзэгчид бас ингээд захим номын хуудсын найзууд бас энэ Vigo-ийн намрын шин дугаарыг үзээд бас манай улсын урд хэлхийн 3 сумын тий яг ингээд байгалийн гоё сайхан иргэдийн амьдрал бүтээн байгуулалтаа ингээд танилцсан гэдэгт итгэлтэй байна. За хамгийн гол нь 1000 км зориод очиход манай Vigo-ийн багийг одоо ажилуулах боломж олгосон сумын засаг дарга сумья гэдэг засаг даргад маш их баярлалаа. Их сайхан залуухан засаг дарга тамгын дарга нь Алдар баяр гэдэг ийм залуучууд бол
манай хөлийн сумыг удирддаг юм байна. Тэгээд энэ залуучууд бас мөрөөдөлтөй хийж бүтэе гэсэн зорилготой бас тэгээд нутаг орондоо ингээд ажиллаж амьдралыг зорж очсон сэтгэлтэй байдаг ийм сайхан зарганаар байсан. Тэгээд ер нь дарга нарт ойлгосон гэж битгий хэлээрээ. Ер нь бол хөлийн сумд хүн доктортай ажиллана гэдэг бол маш хэцүү байдаг юм байна гэдгийг бид хэд бол мэдсэн шүү. Энэ одоо аягүй юу хараад байгаа байхгүй. Тэр нь залуу би ч гэсэн яг гэж бодсон. Залуу хүмүүс сургууль соёлоор төгсөөд гадшаад очиж явах боломж байсаар байхад заавал сумдаа нутагтаа очиод ингээ удирдах ажлыг явна гэдэг бол надад бол мундаа л санагдсан. За ингээ баяр та. За баяр та. За баяр та.